За бид ингэж 20-р зуунд 1-р ангид орж 21-р зуунд аюул гэдэг сайхан цолтой анги авсан болж байна. Ингээд өвлийн адаг сарын шиний 8-ны энэ бэлэгцээ өдөр бидний дундаас төрсэн гавьяттай халуун баяр тадралын үгээ хэлэхэд бид энэ цогтлаа. Ингээд та бүхний багнасаа дурсаж биенийхээ одоо жаргал зовлон хуваалцаж гавьяттай халуун дотны үг хэлж нэг оройг ингэж гавьяттайгаа өнгөрөөс энэ сайхан мөчийг одоо бол жана ингэ та бүхэнд амжилт эрүүлэг сайн сайхан хүнийг хүсье яа. Гавьяттай баярлалаа. Зоондан сүлдэн. За баярлалаа. Гүрдэ шаастав. Мөнгөн багны амдуудаа ангийнхаа найзлаа технаа үлцэн цаахан утгамд нүдэнд харагдаж байна. Нүгөөд ирсэн юм шиг. Удаан очоогүй юм байна да. Бид нар ч одоо янз бүрийн шалтгаанаар тэгж ингээд үүсээр адил цаг хугацаа урсчихдээ юм байна. Өнгөрсөн зам бас өтгтөө очиж амтсангүй. Одоо тэгээ удахгүй очино да. Ямар ч байсан уулсандаа мөрөгцгөө. Тэр сайхан нутгаа харахгүйгээр бид яаж бүтэн байж чадах вэ? Одоо бас бараг 30 жилийн өмнө тэр сайхан нутгаас ногоон дээлтэй ногооноор амтэн энэ хөл мэдээлэл гэдэг том салбар руу хөл алхаж орж ирж байгаа. Цаг хугацаад ороод болчихж. Энэ хугацаанд бас тийм амарч байсангүй мэрэгжлийн хувьд бас тулсан зам нь адармаатай үйдэж байлаа. Онцч байлаа. Гэхдээ сайхан байгуулсан мөн үеийн мундаг хамт олонны мөлгийн дор би бас үдийн байдлаар бас хүн болж энэ салбарт бас зүг чигээ болж явсан байна гэж ойлголоо. Энгийн жирийн үзэгчээс эхлээд сайд даргандар нь бас үнэлдэг, үндэтгэлтэй тэр хэмжээнд хүрнэ гэдэг бас амархан биш юм аа. Тэгээд яагаад гэвэл энэ сайхан нутгаас гаралтаа тэр олон алдарчнууд цуутай хүмүүс төрсөн тэр үлзий цаахан нутгийн бас гоё байдаг баха. Уул усын бас хардаг, түшдэг байх. 100 бурхан минь ч бас биднийг ирэж байгаа гэдэгт эргэлздэг. Тэр миний ангийнхаа өнөөдөр ста халуун билээрээ сайхан цугласан байна. Би ийм олоолаа хүрээд ирнэ гэж бодсонгүй. Харин бол эдхэн юм яриад хөө цаадуул чи хөөрөөд сүд энэ бүгд ирнэ гэж шүү гэл. Тэгээд тэр өдрөөс хойш эргэлзчихлээ, яарчлаа. Ангийнхантайгаа уулзах одоо бидэнд бол их ховорхон тохиол болсон байна шүү дээ. Насаа хах тусан амьдрал янз бүрийн шаардлагаар бид нар чинь ховорхон уулздаг юм байна. Тэгээд ингээд халуун бүлээр уулзж байгаа надад үнээр сайхан байна. За тэгээд ангийнхандаа найз нартаа бүгдд нь баярлалаа. Эрүүл сайн сайхан хүсье. Арын жилийн анги эсвэл охин бас баярлалаа. Манай анги бас үндэд ингээд хүрээд ирж байгаад бас баярлалаа. Тийм мундаг байна.
Найз нөхдөдийнхөө өмнөөс найзтай амьдралд нь ад жаргал эрүүл энх сайн сайхан бүхний хүсье. Ажилд нь илүү их амжилт өсөж илүү их амжилт гаргаарай гэсэн сайхан үг байна. Тасан алтан гэрэлтэй амжилт нь ад жаргал эрүүл энх сайн сайхан хүсье ёо. Жахууд дах сургуульд жаас гэх хаяа талтан гэрлийнхаа жиг зэрэг багшаар анх заавалч нэг анги болж хүмүүжиж өсөж өдний хүрэлээ тэгээд энэ сайхан багш нарын маань ач тус бага ангийн багшийн маань суур боловсрол олгосон хүмүүжил ямар гоё бидэнд олгосон бэ. Анхны багш жиг зэрэг багшийн маань сургаж хүмүүжүүлсэн үг сургаалны эхлэл үндэслэл болж бид нар ингэж явж байгаа өнөөдөр маш их баяртай байна. Энэ 100 дан гэсэн уулзалтан дээр одоо 40 жил уулзаагүй манай самбал хөндөв басаар. Самбал хөндөв ирсэн байна. Энэ хүн бол одоо өнөөдөр бидний хамгийн сонин хамгийн их тийм олон жил уулзаагүй уулзраагүй юм. Онц тийм билүүштэй тохиолдож болж байна. Энэ хүнийг олж өгөхөд гүн тусалцаа үзүүлсэн Үлжид сумынхаа станц аамаахта одоо баярлалаа. За ингээд биднийг дунд боловсрол эзэмшүүлсэн Монгол улсын их сургуулийг төгссөн Монгол хэл уран зохиолын багш Дашцэг багшаа бид нар дурсахгүй байхын аргагүй. Тэр хүн бол бидний өстой хөгжилтэй гэж байна. Сургуулийн зайнаас манжил доо холгоёс. Тэр түүхий зөрөгтэй ирчээд авдаг байсан. Тэр нөр зад угаарч игээр гоо. Зад угаарч игээр гоо. Зад угаарч идээс их айдаг байсан. Ангид одоо бөмбөр дугаараад явчихна. Зад угаарч орж ирж байна. Зад угаарч орж ирэхээс өмнө манай ингээд даа явж амар сэрэг мэдээл давуулаад шуугаж орж. Би минийхээ бөөсийг үзээрэй. Юу яа? Бид идчихсэн хажуу хажуу яг нэг үстэй. Тэгээд идэж аваад чимгэж юу гараа. Гар тавьчихад одоо зад угаарч орж ирэхэд дэсээс бөөс авахгүй гахгүй. Өөр бөмбөр дугаараа явчихсан. Зад угаарч орж ирлээ гэх. Нөгөө чимгэж. Тэгээд тэр хүмүүс манай нөө ганаа орж ирдэг гэсэн. Би зүгээр ганаа дээр хангад дөрөв дүүгээ авчихсан. Одоо ихсэн одоо дүүгээс гоосон. Тэгээ очиж бас ганц нэг гарнаа. Тэгээ нөгөөдгөө чи нэг шүү дээ. Барины шидэнд тавьчих чигээд нэрийн үчин. Тийм шүү дээ. Тийм болцоод байна. Хөдөлгөөнч зөрчил. Тэрэг их гоё үчин хөдөлгөөнч зөрчил гэдэг. Нэг бодлоо бид зөрчил гаргаад байсан ба. Одоогийн хөдөлгөөнч зөрчил тэрнийх. Бараг ангиар гадаад тавьчихдаг. Тэгээ өөр одоо үдээдэг баг ангид байх чинь анги манг хийсүүлдэг.
그러니까 мод өргүүлж өөр амьд орцсон. Их ашигтай гарсан шүү дээ. Тийм байсан тийм. Ийм 1977 онд Ангайн өрчөцсөн минь 8 жилийн сургуулийн жигцэн багтаа нэгэн бай ангид орж энэ хамт олон энэ олон сайхан багтайгаа дунд суралцж байж байгаад тухайн үед дөрөвдүгээр ангиасаа гарч одоо Төвөмгийн Батцамөр суманд төмөрд замын 304 дугаар цаашид ажиллаж амьдарч байна. Төмөрд замд 22 жил ажилласан. Хаанаас хараад ирээ? Баярлалаа. За сайн уу? Хайж гинөө. Шинэ он сайхан байна уу? Ачтай. Чамаага хараад ир баярлалаа. Би чамаага чамаага. Нэгээс агуулгын үргээр